хүн бүхэн шаардахгүй бол хэрэгжихгүй. Замынхаа стандартыг сайжруулах хандаад байна. Төслийн стандарт одоо индекс бол нэлээд доогуур яваад байгаа нь. Налуу зам хэвэл өгвөл бас сайхан л. Стандартыг хууль мэд хэрэгжүүлдэг, хэрэгэлдэг, шаарддаг болцгоё. Сайн байцгаана үзэгчдээ. Монгол Улсын шадар сайд амар сайхны ажлын алба болон стандарт хэмжил зүүн газраас бэлтгэн хүргэдэг стандарттай шийдэл нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдрийнхөө нэвтрүүлгээр пестицид буюу ургамлын өвчин, хог ургамал, хортон шавж мэрэгчтэй тэмцэхэд хөдөө аж ахуй газар тариаланд ахуйн зориултаар ашигладаг химийн бодисын талаар үзүүлэх болно. Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын тодорхойлсноор пестицид нь ургамлын өвчин, хортон шавж, хүн амьтанд өвчний нян тээгч, халдвар дамжуулагч, шимэгчд болон хог ургамал, мэрэгчдтэй тэмцэхэд ашиглах зорилттой химийн бодис бэлтгэл юм. 2024 оны байдлаар Монгол улсад 30 шахам нэр төрлийн ургамал хамгааллын бодис ашиглаж байна. Энэ нь 2020 онтой харьцуулахад 3 дахин өссөн үзүүлэлт юм. Пестицид гэдэг бол химийн бодис. Тэгэхдээ тухайн химийн бодисыг бол тарбил ургамлын өвчин, хортон шавж, хог ургамал, мэрэгч амьтныг устгахад зориулагдаж хийгдсэн бүтээгдэхүүн химийн бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр энэ пестицидыг зөв зохистой хэрэглэх юм бол түүнээс айгаад байх шаардлага байхгүй. Монголын газар тариалан өнөөдөр пестицид хэрэглэхгүйгээр нэгж талбайгаас авах ургацын хэмжээ, чанарын асуудал бол бас эргэлзээтэй. Тийм учраас пестицидийг хэрэглэснээрээ бид нар өнөөдөр бас ургацынхаа хэмжээг нэмэгдүүлэх, нэгж талбайгаас авж байгаа ургацын чанар сайжрах юм бүрэн боломжтой байгаа. Хамгийн гол нь тухайн пестицидийг хэдийн хугацаанд ямар дооц тунгаар ямар аргаар хэрэглэв гэдэг нь хамгийн чухал байдаг. Байгаль орчин аялал жуулчлалын сайд, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарч Монгол улс 2024 онд ургамал хамгааллын зориултаар ашиглаж болох пестицидийн жагсаалтад 92 пестицид багтсан билээ. Манай улсын лабораториуд дээрх 92 пестицидээс 56-г нь шинжилж хянаж байна. Үлдсэн 36 пестицидийн үлдэгдлийг тодорхойлохын тулд нэмж пестицидийн үлдэгдлийн стандарт болон бусад дагалдах урвалжийг авах шаардлагатай. Нөгөө талд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн том лаборатори болох үндэсний аюулгүй байдал, үндэсний лавлгаа лаборатори, үндэсний бүтээгдэхүүний аюулгүй үзүүлэлтийн 80%-ийг үзэж чаддаг. Цаана нь 20% эрсдлийг иргэд хүлээж байна гэсэн үг. Тиймээс Монгол улсын засгийн газар хүнсний чанар аюулгүй байдалд онцгой анхаарч байгаа юм. Ерөөсөө хиллээр орж ирж байгаа бүх төрлийн пестицидүүд буюу энэ ургамал хамгааллын бодисууд дээр бид онцгой хяналт тавих ёстой. Маш олон аж ахуй нэгж байгууллагууд төв хүмүүсийн пестицидыг импортоор оруулж ирж байгаа. Гэхдээ хэрэглээнд нь хяналт байхгүй, дуртай хэмжээгээр дуртай газараа хэн дуртайг нь хэрэгжилж байгаа. Энэ өөрөө эргээд бидний эрүүл мэндийн амь насанд илүү хохирол учруулах ийм төвшөнд байгаа учраас энийг лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ялангуяа энэ чиглэлийн пестицидийн хэрэглээг илүү хяналтанд байлгахын тулд пестицидийн үлдэгдлийг тодорхойлдог механизмыг энэ шинжилгээний тогтолцоог бид илүү хялбаршуулах ёстой байна. Байнгын лавлгаа лабораторийн гэдэг юм уу, чанарын лавлгааны төвшөнд асуудлуудыг үүсгэхээс илүүтэй төрөвчлсөн онцлогоор үздэг, цаашаа хэрэглээг нь илүү эрүүл болох менежментийн тогтолцоог бүрдүүлэх ёстой. Аль болох хөдөөс аж ахуйн салбарт хэрэглэгдэж байгаа нэмэлт бодисуудыг бид байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр орлуулах талаас нь гарцаагүй хэрэглэж байгаа химийн агуулгатай энэ пестицидүүдийн хэрэглээг нь хэн хэзээ хэдэн тооныг оруулж ирсэн. Аль аж ахуй нэгж хөдөө аж ахуйн компаниуд хичнээн тооныг хэрэгэлсэн. Тэр нь үр будаан дээр хэрэгэлсэн юм уу, үнсний ногоон дээр хэрэгэлсэн юм уу, жимсгэн дээр хэрэгэлсэн юм уу гэдгийг маш тодорхой хянах юм тогтолцоог бүрдүүлж байж пестицид буюу энэ ургамлын нэмэлт бүтээгдэхүүн хамгааллын бүтээгдэхүүн химийн бодис бид хяналтанд авах боломж нөхцөл бүрдэнэ. Шадар сайд амар сайхны тушаалаар байгуулагдсан стандарт хэмжил зүүн газар үндэсний итгэмжлэлийн төв, хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лаборатори,
Мал эмнэлгийн ерөнхий газрын хамтарсан хяналт шалгалтын баг Дархан, Сэлэнг, Архангай аймагт ажиллалаа. Шалгалтаар иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй махан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, дотоодын болон импортын жимс, хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл байгаа эсэд лабораторийн шинжилгээ хийсэн юм. 10 төрлийн хүнсний ногоо жимсгэн эмчтэй болоод дотоодын үйлдвэрлэлийн хүнсний ногоо жимсгнийг дээж авлаа. Үүнээс өнөөдөр яг газар дээр нь 4 бүтээгдэхүүн дээр пестицид үлдэгдлийн илрүүлэх шинжилгээг хийлээ. За 4 бүтээгдэхүүн маань энэ дээр харагдаж байна. Төмөс, манжин, ногоон чинжүү, эслийг 4 байна. За энэ 4 дээр шинжилгээ хийхэд бол нэг бүтээгдэхүүн дээр пестицидийн үлдэгдэл байна гэдэг үр дүн гарч ирж байна. Одоо ингээд илэрсэн бүтээгдэхүүн дээрээ бид нар наривчлсан шинжилгээ хийж баталгаажуулах болно. Хүнсний тухай хуулийн 13-ийн 1, 15-ийн 1, за 15-ийн 2, 15-ийн 3, за хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 18 дахь хэсэг, за Монгол Улсын засгийн газрын 22 оны 479 дугаар тогтоолыг үндэслээд энд тушаал гарсан байна. Тэгэхээр хүнсний аюулгүй байдал үндэсний лавлгаа лабораторийн энэ Арангай аймгийн энэ худалдааны төвд бол одоо төмс хүнсний ногоо жимсгэн дээр бол пестицидийн одоо шууд шинжилгээ хийсэн. Тэгээ шинжилгээний хариу гарсан юм байна тийм ээ. Шинжилгээ хариу яаж гарав танилцуулж байна. За манай лаборатори шадар сайдын хяналт шалгалтын хүрээний дагуу хасуу худалдааны төв захаас 10 төрлийн жимс хүнсний ногооны дээжээс төврийн аргаар 2 төрлийн хүнсний ногоо, 2 төрлийн жимсэн дээр пестицидийн үлдэгдлийг хурдвчилсан тооны багцаараа шинжилгээ хийлээ. Үүнээс бол 3 бүтээгдэхүүн дээр пестицидийн үлдэгдэл илэрцгүй, 1 бүтээгдэхүүн буюу алюминий дээжин дээр пестицидийн үлдэгдэл илэрцтэй гарлаа. Энэхүү дээжээ бид хэд лаборатори руугаа авч явж өндөр мэдрэмжтэй багцаараа шинжилгээ хийж баталгаажуулна. За Арангайд үйлдвэрлэж байгаа одоо ялангуяа хүнсний бүтээгдэхүүнийг бид нэр одоо жилдээ 2-3 удаа лавлгаа лабораториор одоо амжуулаад бид нэр шинжилгээ хийгээд одоо хүнсний аюулгүй байдал нийцэж байгаа хэсгээр хяналт шалгалт хийгээд ингэ явж байгаа. Цаашлаад одоо үйлчлэгээний байгууллагуудын чанар стандартыг сайжруулах, иргэд одоо үйлчлэгээний байгууллагаараа үйлчлүүлээд одоо ая тухтай бас үйлчлүүлэх, сэтгэл ханамжтай үйлчлүүлэх, эрүүл аюулгүй хүнсний баталгаат бүтээгдэхүүнээр дээр хангах ийм тогтолцоог бүрдүүлэх чухал байгаа. Хүнс хүрээлэн буй орчны дээжинд пестицидийн үлдэгдэл шинжилгээ хийх итгэмжлэгдсэн лаборатори манай улсад гарын 5 хуруунд багтаж байна. Дээр нь пестицидийн мэдээллийн нэгдсэн сан чалга, дэмээс хүнсэнд пестицидийн үлдэгдлийг хянах шинжилгээний хүчин чадлыг нэмэгдүүлж, лавлгаа шинжилгээг иж бүрэн хийдэг болох, бүсчилсэн хэлбэрээр пестицидийн үлдэгдлийн хяналтыг хүнс хүрээлэн буй орчны дээжид хийх нөхцөлийг бүрдүүлж, тогтвортой, үр ашигтай пестицидийн үлдэгдлийн хяналтын системийг бий болгох нь чухал байгаа ажээ. Хүнс хөдөөж яамны хөнгөн үйлдвэрийн яамны харьяа хөдөөж корпорацийн дархан салбар тэгээд 2015 онд анх үүсгэн байгуулагдсан. Тэгээд 2021 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. За лабораторийн хувьд бол 2015 оноос ажиллаж байсан. Дунд нь 18 он хүртэл ажиллаад дунд нь завсарлаад 21 оноос идэвхтэй ажиллаж байгаа. Итгэмжлэгтэйгөө. Итгэмжлэгтэйгөө ч гэсэн одоо энэ санаа докторгүй ажиллаж явуулж байгаа. Явуулж байгаа. Пестицидийн үлдэгдлийг бол одоо манайх ямар ч байсан дотоодын лаборатори учраас яг ногоон дээр болохоор цаанаас одоо нөгөө ирж байгаа шинжилгээний бичих тэрийг одоо 7 хоногийн нэг өдөр даталттай байдаг манайх. Тэрэндээ одоо яг шинжилгээнийхэн бичгийг дагуулж ерөнхийдөө үзэж байгаа хил гайлынх нь орж ирж байгаа бичиг шинжилгээнийхэн бичгийг үздэг. Монгол Улсын шадар сайд амар сайхны тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу за хүнсний чанар аюулгүй байдлын хяналт шалгалт бол орон нутагт үргэлжилж байгаа. Тэгэхээр хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын үр тарианы агуулгаас бол дээжийг авчирсан. За дээжийн хариу бол яг одоо энэ лабораторид гарсан байна. Тэгэхээр та үзэгчдэд яг тэ шинжилгээний хариу яаж гарав тэрийг нэг товчхон танилцуулаач. Энэ хөдөө орон нутгийн агуулгуудад үр тарианы агуулгууд манайх бол танил судалгаа хийсэн байгаа, дээж авчирсан байгаа. Тэгээд энэний үр дүнд бол энэ агуулгуудаас үр тарианы агуулгуудаас дотоод хорой зэрэгтэй энгийн үс тачиг амьд хэлбэрээр илэрсэн байгаа. Энэ нь бол ерөнхийдөө бол агуулгын хөнөөлчээж ерөнхийдөө үр тарианы агуулгад бол бүх төрлийн үр тарианы агуулгад бол ерөнхийдөө илэрдэг. Ер нь бол манай оронд бол нэлээд өргөн тархацсан ийм хөнөөлчээд. Тэгэхээр энэс урьдчилсан сэргийлэхийн тулд бид нар одоо юунд дээр анхаарах хэрэгтэй, яах хэрэгтэй бэ?
20 зэрийн хяналтыг бол сайн хийх шаардлагатай. Нэгдүгээр энэ дээр бол үртрэний материалаар дамжигдаад энд орж ирэх бүрэн боломжтой байхгүй. Тэгэхээр 20 зэрийн хяналт шалгалтыг бол маш сайн байх ёстой. Тэрнээс гадна агуулгуудын халдварлт ариун цэвэр эрүүл ахуй халдварлтгуудыг сайн хийх ёстой. Саяны өрийн агуулгаас энгийн үст хачиг илэрчлээ. Тэгэхээр тэр агуулгад байгаа будааг одоо ер нь яах ёстой. Цаашид одоо ингээд эсвэл хоргоо зүйдэл гэдэг юм халдвар зөвлөлт хийгээд дахин шинжилгээ одоо оруулаа тий. Цаашаа хэрэглэх ёстой юм. Үгүй бол шууд одоо ингээд устгах ёстой гэдэг юм уу? Энэ нэг бол тодорхой угаасаа өөр химийн юугаараа бол ариутгал халдваржуулалтыг хийх шаардлагатай. Тэгээд тэр нь тодорхой хугацаанд задраад тухайн хүнэлт шавж маань үхэн штэ. Тэгэхээр эргэж тэрийгээ бас шинжилгээнд хамруулад тэр нь ямар хувьтайгаар 100% байхгүй болсон байна уу, устж үгүй болсон байна уу гэдэг тандал судалгаагаа хийгээд шинжилгээнийхээ үр дүн гараад энэ нь бол цаашдаа бол зүгээр бүтээгдэхүүн хэрэглээд явах бүрэн боломжтой. Хүн төрөлхтөн өнөөдөр 1 сая орчим химийн бодис хэрэглэдэг гэсэн судалгаа байна. За үүний 10,000 гаруй нь байгаль орчин эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж хор тавдар үүсгдэг бодисын тоонд бүртгэжээ. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр жилд дунджаар пестицидийн 3 сая тохиолдол, за 750,000 орчим архаг өвчлөл, за 200,000 гаруй нас баралт хөгжиж буй орнуудад бүртгэгдсэн байна. За эндээс үзэхэд бид пестицидийг норм стандартын дагуу зайлшгүй хэрэглэх нь зүйтэй гэдэг дүгнэлт гарч байгаамаа. Хүнсний бүтээгдэхүүн пестицидийн үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 2008 онд за MNS 58, 68 гэдэг стандартаар бол ингэж зөвшөөрөгдөх хэмжээг одоо стандарт хэмжил зүйн үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан байдаг. За энэ дээр аваад үзэх юм бол нийтдээ 14 хүнсний бүтээгдэхүүний ангилал дээр 167 пестицидийн зөвшөөрөгдөх хэмжээг болон гэж гаргаж өгч одоо энэс дээш хэрэглэх юм бол хүний бие болон бусад амьтанд бол хортой нөлөөлөл үзүүлнэ гэдэг зааж өгсөн байна. Одоогийн байдлаар ингээд аваад үзэхээр эрүүл мэндийн сайдын 14 оны А384 дугаар юм тушаал гарсан байдаг. Энэ дээр болохоор ерөөсөө л 12 хүнсний бүтээгдэхүүн дээр 21 пестицидийн үлдэгдлийг л тодорхойлж гаргаж өгсөн байна. Нөгөө нэг стандартын хэрэгжилт гэдэг чинь энэ дээр л алдагдчих. Стандартыг батлаад өгчээд байтал эрүүл мэндийн сайдын тушаалаар нөгөө 167 пестицидийн үлдэгдлийг ерөөсөө 21-ээр баталсан. Энэ юутай холбоотой вэ гэхээр тухайн энэ одоо тоног төхөөрөмж вэ, бусад чиглэлийн асуудал, одоо хөрөнгө оруулалтын асуудал вэ, пестицидээ тодорхойлж чадахгүй босноос ийм асуудал үүссэн гэж үзэж байгаа. Тэгэхээр бүгднээнд хятад ард улс гэхэд 470 гаруй одоо пестицидийн үлдэлийг тодорхойлж байна. Европын холбооноор бол гэхэд 670 гаруй пестицидийн үлдэлийг тогтоож байна. За олон улсын байгууллагуудаар бол кодекс гэж хэлдэг. Энэ дээр бол 245 пестицидийн үлдэлийг бид нар хамгийн багтаа одоо гаргаж ирэх ёстой. Одоо бол тоног төхөөрөмжийн шинжил, хөрөнгө оруулалтын шинжил хийсэнтэй холбоотой явуулын пестицидийн аппарат байна. Дээрээс нь суурин пестицидийн аппарат бол манай дээр бол тоног төхөөрөмжөд суйрлагдаад байж байна. За тэгээд хүнсний аюулгүй лавлгаа лаборатори, гайлын лаборатори, манай бусад хувийн хвшлийн байгууллагууд бол пестицидийн үлдэллийг тодорхойлдог лабораторийн тоног төхөөрөмжийг эрс хайжирсан байгаа. Тэгэхээр одоо бид нар энэ эрүүл мэндийн сайдын одоо 2014 оны энэ тушаалаар батлагдсан пестицидийн үлдэгдэл 21 пестицидийн үлдэгдлийг одоо олон улсын түвшинд рүү ойртуулах шаардлагатай. Тэгэхээр энийг бол зайлшгүй өөрчлөх шаардлагатай үүднээс Монгол улсын шадар сайдаас бол эрүүл мэндийн сайдад холбогдох пестицидийн үлдэгдлийн дээд хэмжээг бол маш олон түвшинд буюу олон улсын түвшинд ойртуулах тийм тушаалын төслийг бол саналыг бол ингээ хөрвүүлээд ингээд ажиллаж байгаа. Хүний хэрэглээ өөрөө стандартаар зохицуулагдчих хэвээр байна. Ялангуяа манайх шиг импорт зөнхөлсөн улс орн өмсдөг хувцас хэрэгэлдэг одоо эд зүйл цаашлах юм бол барилгын материал за тэгээ эм тариа хүнсгээд ихээхэн хэмжээний бараа бүтээгдэхүүнүүд импортоор орж ирж байгаа тохиолдолд бид бүх хэрэглээг стандарттайгаар нийцүүлэе л гэж яриад байгаа. Тийм ч учраас стандарт хэмжилт зүйн газрын бодлогыг илүү чанарлуу чиглэсэн байхаар хүний аюулгүй хэрэглээр рүү чиглэсэн байхаар байхгүй болвол манай одоо улсын салбар бүрт харилцан уялдаа холбоо хамтын ажиллагаа тэр дундаа мэрэгжлийн үүднээс тавих хяналтууд ихээхэн суларсан. Цаа талд нь мэрэгжлийн боловсон хүчний хомсдолтой мэрэгжлийн бааз суурь нь хоцрогдсон. Тэр талын хөрөнгө оруулалтуудаа орхигдсон альва зүйлийг хэд их ахуй талаас нь эсвэл одоо барилга байшин гэдэг хэрэглээ талаас нь харсаар байгаад нарийн ширийн одоо зохицуулалтын асуудлуудаа хайцсан учраас өнөөдөр эрүүл мэндийн ч бай,
хүнснээч бай альва одоо зүйлийн хэрэглээний асуудал их ноцтой хэмжээнд олон зүйлүүдээр илэрч байгаагийн нэгэн жишээ бол өнөөдрийн пестицид юм байна. Жээлэрх тусам газар тариалангийн үйлдвэрлэл нэмэгдэж, таримлын нэр төрөл онширч байгаа. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бидний тарьж ургуулж байгаа тариалан бэлчээрт төрөл бүрийн өвчин, хортон, хөнөөлт организм тархаж байна. Үүнээс бэлчээр болон тариалангийн ургамлыг хамгаалахын тулд ургамал хамгааллын арга, технологи, тэр дундаа химийн бодисын бэлэмлүүдийг хэрэглэх шаардлага тулгардаг. Гэхдээ хэрэглэхдээ стандартын дагуу зөв зохистой хэрэглэх ёстой. Урьдчилан сэргийлэх боломж гэх юм бол дотоодын тариалалтын хувьд бол бид нар тариаламжт маань пестицид зөв тунгаар нь зөв хугацаанд нь одоо зөв хэрэглээд цацах ёстой бол цацсан, хөрсөнд нь уусгах ёстой бол хөрсөнд нь уусгах ёстой, утаажуулах ёстой бол утаажуулах гэдэг яг нөгөө пестицид болгоныг хэрэглэх арга, найруулах тун хэмжээ гэдэг бол өөр байдаг. Яг зөв тун хэмжээгээр нь хэрэглээд гарсан бүтээгдэхүүн дээр хяналтаа тогтмол хийгээд лабораторийн шинжилгээгээ хийлгээд байвал энэ бол одоо бид нар зохистой хэрэглээд айлаас сэргийлж чаднаа. Пестицидыг хэрэглэхдээ яг одоо заавар журмынхын дагуу хэрэгжилж гэнэ үгүй юу тийм ээ гэдэг дээрээ бас анхаарах хэрэгтэй байна. Жишээлбэл одоо зарим одоо иргэд аж ахуйн нэгжүүд бол энэ бодис үйлчлэхгүй байна гэд тэр зааврыг зөрчөөд нэг удаа хэрэглэсэн юмыг 2 удаа хэрэгэлдэг. 300 грамаар гад 300 грамын нормтой юм шүү гэж заасан байхад тэрийг нэмэгдүүлээд 500 600 болгож хийж ургамлаа стресст оруулдаг. Одоо тэр үлдэгдэл үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг ийм нэг сөрөг тал байдаг. Гэтэл яг одоо тэр заавар журмынхын дагуу хэрэгжилж байгаагууд нь болохоор тэрэнд чинь үйлчлэх хугацаа гэж байгаа, хүлээх хугацаа гэж байгаа. Тэр журмаараа хэрэгэлсэн бүтэд нь бол энэ одоо сөрөг мэдээлэлүүд бол үүсдэг юм аа. Тэгэхээр одоо бид нар хэрэглэгчид бид нар бол юун дээр анхаарах вэ гэхээр хин нь одоо аль тариаланчийн ургуулсан бүтээгдэхүүн яг технологи заавар стандартаар барьж хэрэглэсэн байх гэдэг дээр л анхаарах шаардлагатай. Импортоор орж иж байгаа бүтээгдэхүүний хувьд бол яг хил дээр энэ хяналт маш сайн байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хилийн хяналт буюу хорицерийн лаборатори энийг шинжилээд пестицидийн илэрч байна уу, хэмжээнээс хэтэрсэн байна уу, хэтрээгүй нь хэрвээ хэтэрсэн байвал улсын хилээр оруулахгүй цааш нь буцаах гэх мэт арга хэмжээг аваад байвал манай улс пестицидийн хяналтыг сайн хийх боломжтой. За хяналт шалгалтын үр дүн бол 2025 оны 5 сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсын шадар сайдд бол одоо танилцуулах ийм одоо чиг үүрэгтэй бид ажиллаж байгаа. За нэгдүгээрт бол мэдээж хэрэг бол одоо салбарын одоо байцаагч нар манай хяналт шалгалтын үеэр одоо илэрсэн зөрчил мэдээллүүдийг бол танилцуулна. За хоёрдугаарт манай байгууллага бол одоо энэ пестицидийн үлдэгдэл болон ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний одоо эрүүл ахуйн орчинд хийсэн тандал судалгааны үр дүнг бол одоо бас танилцуулах байгаа. Энэ танилцуулгын дараа шадар сайдаас тодорхой одоо бас чиглэлүүд өгөө цаашаад бид нар одоо ямар арга хэмжээ авах вэ гэдэг асуудал ажлын хэсэг дээр яригдана гэж одоо ойлгож байна. Монгол улсын ерөнхий сайдын захирамжаар ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс пестицидийн чиглэлээр гаргасан зөвлөмж арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд пестицидийн хяналт стандартын хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ. Хүнсний аюулгүй байдал тэр дундаа хүнсний одоо хэрэглээг аюулгүй байлгахтай холбоотой асуудлыг салшгүй хэсэг нь өөрөө энэ одоо пестицид гэдэг зүйл. Бид пестицид гэж ярьдаг боловч тэр болгон ард иргэд хэрэглэгчид түүний одоо хор ус шиг хэрэглээний талаар ойлголт байдаггүй. Бид одоо дотооддоо тарьсан учраас гээд хяналтгүй идээд байдаг, эсвэл хэрэглээд байдаг, импортоор орж ирсэн учраас чанартай гэж үзээд хэрэглээд байдаг гэтэл дотоодын үйлдвэрлэлийн ургамлынхч бай эсвэл одоо импортынхч бай аль нь энэ химийн бодисын агуулмж буюу энэ пестицидийн үлдэгдлийг шалгаж явах хэрэгтэй байна. Тэгээ энийгээр бидний эрүүл мэнд хэмжигдэн энэ пестицидээр хүнсний аюулгүй байдал хангагдж байгаа. Цаашлах юм бол бидний одоо эрүүл мэндийн аюулгүй байдал хангагдж байгаа. Одоо энэ пестицидийн одоо хэрэглээг нэг талаараа бид одоо аюулгүй байдлыг хангах гэж хэрэглэдэг ч гэсэн нөгөө талаараа хяналтаа хэрэглэх зайлшгүй шалтгаан байр гэдэг нь өөрөө эн чинь химийн бодис. Тэр энэний хэрэглээг байгалийн бүтээгдэхүүнээр орлуулах асуудлыг бас үндэсний аж ахуйн нэгжүүдтэй хамтарч хийх хэрэгжүүлэх асуудлууд байна. Ер нь улсын хэмжээнд химийн бодисны хэрэглээ
пестицидээс эхлээд бусад одоо төрлийн бүх химийн бодисыг тэсч дэлгэрэх хүртэлх бодисны хэрэглэн дээр хүртэл хатуу стандартыг тогтоож стандартаа сайжруулж аюулгүй байдлыг хангаж ажиллаж явах ёстой байгаа. Чадар сайд амар сайхны тушаалаар батлагдсан өдөр дэмжийн дагуу хийж байгаа хяналт шалгалт нийслэлийн 9 дүүрэг 21 аймагт үргэлжилнэ. Стандарттай шийдэл нэвтрүүлэг танд хүрлээ. Дараагийн дугаараар эргэн уулзъя. Хүн бүхэн шаардахгүй бол хэрэгжихгүй. Замынхаа стандартыг сайжруулах хандаад байна. Төслийн стандарт одоо индекс бол нэлээд доогуур яваад байгаа нь. Налуу зам хэвээд өгвөл сайхан л Стандартыг хууль мэт хэрэгжүүлдэг, хэрэгэлдэг, шаарддаг болцгоёг